Хүүхэд жирэмсэгчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнөөдөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, Монгол дахь Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг хүүхэд залуусын төлөөлөл оролцож агаарын бохирдлын эсрэг хэрхэн нэгдэн ажиллахаа тайлгналаа. За өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлаг Нүүбийн хүүхдийн сан хамтарсан эрүүл мэндийн төслийнхаа нээлтийг хийж байна. Энэ маань бол агаарын бохирдол түүний их хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах гэсэн ийм чиглэл агуулгатай төслийн нээлт болж байна. Зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүүхэд ноогдох амьсгалын замын хөгжлөд огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн гэсэн юм тоо судалгаа бол байна. Өнөөдрийн байдлаар уушигны үргэлжлэл 5 дахь насны хүүхдийн дэгдлийн 2 дахь шалтгаан болоод байна. Ийм статистик судалгаанууд бол байна. Тэгэхээр агаарын бохирдол хүн амын донд зүрх-судас амьсгалын замын нэмэгдэл мөн харшлын эмгүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж дархлааны түвшинг бууруулж байгаа гэдгийг олон улс орнуудын судалгаа бол батлан харуулсан байдаг. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 19 дахь хүчин зүйлийн нэг бол энэ агаарын бохирдлыг бол оруулсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй зүйлд амьдарч байгаа хүүхдийн уушигны багтаамж хөдөө орнуудад амьдардаг хүүхдүүдээс 40% бага байгаа гэсэн статистик судалгаа бол байна. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэндийн бохирдлыг үзүүлэх нөлөөг бууруулахын хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, за мөн Терло их сургууль, Азийн хөгжлийн банк, нийслэл болон Баян хонгор аймгийн засаг даргын хамт газар хамтран 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсон явдлыг бид бол талархлаа илэрхийлж байна. Учир нь Монгол улсын агаарын бохирдлын хэмжээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх хэмжээнд хүртэл тодорхой хэмжээний цогц арга хэмжээний дагаж хэрэгжүүл бид бүгд та бүхэнд хамтран үйл ажиллагаагаа явуулах болно. Ингээд монголчууд бидний нэмсэн хуулиндаа заасан хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлэхэд та бидний өнөөдрийн энэхүү эхлүүлж байгаа үйл ажиллагаа өндөр хувь нэмрээ оруулах гэдэг хүний эрхтэй байна. Тэгээд та бүхнийхээ хамтын ажиллагаанд улам их амжилтыг өсгөн өрөөж талархлаа илэрхийлж байгаагаа илэрхийлье баярлалаа. Хүн амын төвлөргийн хэрээр зам хэрэгжилж байгаа түвшний чанар энэ байдалтай холбоотойгоор агаарын бохирдлоос сүүлийн жилүүдэд ирсний мэдж байгаа. Ер нь Улаанбаатар хотын одоо зарим дүүргүүдээс бас утгааргүй хэмжээнд очсон гэж дүгнэгдэж байгаа. Ийм одоо бас өндөр бэрхшээл учирч байгаа аймагуудын нэг. Энэ хүрээнд бол одоо манай олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд за мөн Монгол улсын засгийн газар анхааралтай авч энэ одоо хөтөлбөрийг эхлүүлж байгаа явдал бол агаарын бохирдлыг бууруулах, ялангуяа их хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын одоо үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах талаар бол бодиттой ахис дэвшил өөрчлөлт гарсан ийм одоо бас үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт бол итгэж байна. 2018-аас 2021 оны хооронд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулахад Монгол Улсын засгийн газар хамтран ажиллахаа мөн мэдэгдлээ. Энэхүү хамтарсан хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулахад оршиж байгаа юм. Амьсгалын замын хөгжлийн нийтийн хөгжлийн 30 орчим хувь нь бол шууд агаарын бохирдлоо шалтгаалж байна. Үүн дээр нэмээд орчны температур, салхи, хүйтэн зэрэг ийм орчны нөлөөлөлтөд хамтрах юм бол 50 орчим хувь ч гэсэн ийм хүчин зүйлс шалтгаалтай байна гэдэг нь баталчихсан байна. Хүүхдүүд бол агаарын бохирдлыг бууруулахад том нөлөө үзүүлж чадахгүй ч гэсэн энэ агаарын бохирдлоос нэгдүгээрт өөрсдийгөө сэргийлэх, хоёрдугаарт агаарын бохирдлыг бууруулахад бусад хүмүүсийг уриалах, бусад хүмүүст нөлөөлөл үзүүлэх энэ үйл ажиллагааг бол хийхэд маш том үр гүйцэтгэн. Тийм учраас хүүхэд залуучуудыг энэ төслийн үйл ажиллагаанд оролцуулах энэ үйл ажиллагааг манай байгууллага хэрэгжүүлж байгаа. Really wants to focus on is to reduce exposure of children and pregnant women to air pollution and to strengthen health services. Because, of course, the only long-term solution is to reduce air pollution, but we also know it's going to take quite a long time before that's going to happen. So in the meantime, we cannot hold our breath. So we need to find ways of minimizing the health impacts on children and pregnant women. So
Action on the ground means in this case we want to invest in improving indoor air quality in kindergartens. We will be focusing on Bayern Zug district to start with, but then work with UB government to scale it up across UB. And then we will also be working especially with family health centers to strengthen primary healthcare services, because we know many children will be sick again this winter, and we need to make sure that they get proper healthcare, good access to medicine, so that they don't suffer unnecessarily from the impacts of air pollution.